Нийслэлийн онцгой байдлын газарт 2015 оны байдлаар 3000 гаруй галын дуудлага ирснээс гэр хорооллын галын төмөр ихэнх хувийг эзэж байна. Гэр хороол донд гарч байгаа галын төмөрийн шалтгаан нь яндангийн буруу задлалт зуухны холбол болон хараа хяналтгүй бага насны хүүхдүүдийг орхиж явсны улмаас галын дуудлага их гарч байгааг хэллээ. Хамгийн гол үзүүлэлт байгаа нөлөө нь юу вэ гэхээр түлшийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэйгээр жишээ нь дөл зууханд гэхэд гэрийн байшингийн дөл зууханд бол үндсэндээ бүх түлс нийлээд 8 кг түлш орох хэрэгтэй байдаг. Гэтэл энийг зүгээр жишээ авч үзэх юм бол нэг төмпөн нүрстэй 2-3 мод орох хэрэгтэй гэж үзье гэж бодоход манай иргэд маань үндсэндээ хувин нүрс хийгээд 10 мод хийх жишээтэй ингэж асааж байгаа учраас маш өндөр хэмээр халдаг. Энэ яндангийн цоонолт өгдөг. Ирж байгаа дуудлагууд бол дандаа байшингийн орон сууцуд дээврээсээ эхэлж чадсан юм дуудлагууд байж байна. Иргэд гэр орон сууцндаа галлага хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пишин зуухыг ашиглахгүй байх, яндангаа гал үл шатах материалаар дулааж, пишин зуухны галлага болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулсан. Үүнээс гадна галын төмнөөс болж түлэгдсэн хүмүүсийн тоо буурахгүй байгааг гэмтэл согоог судлалын үндэсний төвийн эмч хэлж байна. Ахуй хүрээнд үүсэж байна. Өвлийн цагт нь гэр орол болон бусад газрын галгаа ихсэлтэй холбоотой гал төмрийн бас мэрсэр төлөвлөлтүүд бас ирж байна. Тий. Хүмүүсийн зэрэг бол тухайн үед ямар хүчин зүйл яаж нөлөөлсөс хамаар янз бүр байна. Тэгэхдээ хэвтийн хэмжиж байгаа хүмүүс бол хамгийн бага л хүүхэд нэг 8-10%, том хүн бол 15%-аас дээш гэдэг. Тий. Гал төмрийн улмаас төлөгдөж бэрцсэн хүмүүсийн тоог графикаар харуулбал 2012 онд 260 хүн, 2013 онд 378 хүн, 2014 онд 399 хүн, 2015 оны 12 сарын байдлаар 415 хүн төлөгдсөн тохиолдол гарсан байгаа. Энэ тоо буурахгүй байгаа нь галын аюул их байгааг анхааруулж байна. Иймээс нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд ахуй хүрээнд гарч байгаа гал төмрийн дуудлагын тоо нэмэгдэж байгааг сэрэмжлүүлэн иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг галын аюулгүй байдал сайтар хангах шаардлагатайг анхааруулж байна.